Calling game-ийг тайлбарсамжлаг маань 100,000 үзэл төрсөн учраас амсны дагуу Calling game-д оролцож буй хар шиднүүдийн тухай ярьцгаая. Мэдээж Kenjaku-гийн эхлүүлсэн энэ тоглоомд маш олон өөр төвчний хар шиднүүд бас хараалт сүнснүүд оролцож байгаа. Үүнээс үндсэн зохиолтой чухал оролцоотой багч болон өрг гүйцэтгэсэн хар шиднүүдийг онцлоё. Мэдээж анханасаа байсан Yuji, Megumi, Panda, Hakari, Yuta, Maki гэх мэт дөрүүдийг ярих шаардлага байхгүй биз. Мөн аниме дээр гараагүй хэсгүүд бас дөрүүдийн тухай ярих учраас спойлер агуулгацсан гэдгийг санаарай. Эхлээд хэдүүлээ нэг юмыг тодорхой болгож ойлгох хэрэгтэй. Kenjaku Mahitoгийн хувирах техникийг ашиглан шин шиднүүдийг цаазын тоглоомд оруулахдаа хоёр янзаар бүтээсэн. Нэгэн цувралын 1-р бүлэг дээр Mahito хувирах техникийг ашиглан Junpeiгийн хараалт техникийг нээсэнтэй адил. Хар шиднүүдийн хараалт техник тэдний тархины баруун урд хэсэгт сийлэгдсэн байдаг ба түүнийхээ тусламжтай техник ашигладаг. Харин зарим хүмүүс хараалт техниктэй ч тархи нь хар шиднүүдтэй адил биш учраас түүнийг ашиглах боломжгүй, өөрөөр бол энгийн хүний амьдралаар амьдардаг. Mahitoгийн хувирах техник тэдгэр хүмүүсийн тархинд өөрчлөлт оруулж, хараалт техникийг нь бүрэн ашиглах боломжтой болгодог. Тэгэхээр энгийн хүн байж байгаад хар шиднэн болж хувирсан учраас шинээр бий болсон хар шиднүүд гэж ойлгож болно. Анимын 3 дахь бүлэг дээр хэдүүлээ хэд хэдэн тийм хар шидтнийг үзсэн. Yuji Megumi 2 Токиогийн 1-р колонд орох үед салж, тус тусын тулааныг хийх болдог. Энэ үед Yuji, Hanyu болон Haba гэх шин шиднүүдэд тулдаж, хуучин сургуулийн танил Amaya-ринтэй уулздаг. Харин Megumi, Registrar-ын дор орсон Remy-тэй таардаг. Тэд бүгдээрээ шинээр хүчээ нээсэн хар шиднүүд гэсэн үг. Мэдээж тэдний хувьд туршлагагүй, тийм ч хүчрэг биш, мөн зохиол талтан гараад өнгөрдөг учраас дэлгэрүүлж ярих нь илүү зүйз. Тэгвэл хамгийн ихний онцлог шин шидтэн бол мэдээж Higuruma Hiromi. Шинээр хараалт техникээ нээсэн шиднүүдээс хамгийн fan favorite гэж хэлж болно. Түүний түүх болон хараалт техникийг бид аль хэдийн аниме дээр үзсэн. Товчхондоо бол тэр маш тайван, ухаалаг, хуулийн сургалт сурч байхдаа гоц ухаантан гэгдэж байсан нэгэн. Хэдийгээр тэр гоц ухаантан байсан ч амжилт болон том албан тушаал хөөх бус суурьаас алдаатай системийг засахын тулд өмгөөлөгч болсон. Харин өмгөөлөгч болсныхаа дараа өмгөөлөхөд хамгийн хүнд хэцүү иргүүд рүү орж бусдад туслахыг хичээдэг байсан. Гэвч тэр бүх шудраг бус шүүлт алдаатай системээс залхаж үүнтэй зэрэгцэн цаазын тоглоом эхэлж хараалт техникээ нээснээр гин буруутай хэн бүхнийг өөрийн арга замаар шүүх болсон юм. Тэрээр хараалт техникээ нээгээд 12 хоноход аль хэдийн 100 ононд хүрч хар шидийн ихэнх сүр чадваруудыг ойлгож бүр хүрээд хэлтийг сурч 1-р төвчний шидний хэмжээнд очиж чадсан гоц авьяастан. Түүний хараалт техник нь мэрэгчлэлтэй шууд холбоотой бөгөөд Judgment гэх Shikigami-г гаргаж үхлийн ял нэртэй хүрээд хэлтийг хийж дайсныхаа гин бурууг дэнсэлдэг. Түүний хүрээд хэлэлт өрсөлдөгчөө шууд онох зорилгогүй, харин шүүх танхимдах тодорхой дүрмийг мөрдүүлж, гин бурууг тогтоох зорилготой. Шүүх танхимд ямар ч хүчрхийлэл үлдэх боломжгүй. Ингэхдээ шүүгдэгч өөрийгөө өмгөөлөх хэрэгтэй ч хүчрэг Shikigami болон гоц ухаанд хуульчаас мултрна гэдэг бараг л боломжгүй. Шүүгдэгч гин буруутай тогтоогдвол түүний хараалт энергийг хураан авна. Харин ямар ч хараалт энерги болсон шүүгдэгчийг Higuruma өөрийн хараалт зэвсэг болох шүүгчийн алхаар тулдаж шийтгдэг. Тэрхүү алхаа өссөн хэмжээгээр хэлбэр хэмжээг нь өөрчилж, алсаас удирдах нь хараалт энерги огт ашиглах боломжгүй болсон дайснаа хүнд байдалд оруулдаг. Аз болж Yuji төрөлхийн физикл хурд хүч сайтай учраас түүнийг торгож чадсан байдаг. Харин Judgment шүүгдэгчийг үхлийн алтай гэж үзвэл Higuruma-гийн алх, цаазлагч илт болон хувирч тэрхүү илтэнд оногдсон хэн боловч үхэх замтай болдог. Тэрээр чадвараа нээснээр сар гарангийн дараа Yuji-тэй тулдах үеэсээ илүү чадварлаг болсон байдаг. Sukunaтай тулдах үеэр өөрийн хараалт энерги маш нарийн түвшинд удирдах сурсан ба уруу хараалт техник болон Gojoтой адил Ryoki Tennen буюу өөрийн биеийг бүрхсэн жижиг хүрээгээр Sukunaгийн дайралтыг сармагжуулж чаддаг. Энэ түүнийг Gojoтой дүүцэх хар шидийн гоц авьяастан хэмээн нэрлэгдэхэд хүргэсэн юм. Дараагийн онцлог шинэ хар шидтэн бол Takaba Fumihiko. Тэр хар шидтэн болохоос өмнө амжилт муутай комедиан байсан бөгөөд шинээр хараалт техникээ нээж цаазын тоглоомд орхолсон. Түүний хараалт техник нь мөн л энгийн хүн байх үеийн мэрэгчлэлтэй холбоотой. Бид түүнийг аниме дээр аль хэдийн харсан ч комедиан гэж нэрлэх хараалт техникийг нь нарийн тодорхойлж хэлэхэд төвөгтэй. Тэр ямар ч хүнд хэцүү чухал мөчөд үргэлж жок хэлж байдаг ч бусдыг инээлэхдээ тун таарав. Ер нь бол ямар ч утгагүй инээдгүй жок ярьж явдаг. Тэр хүүхэд байхдаа маш ганцаардмал нэгэн байсан учраас өөрийгөө өөрчилж, алиа ошин байж, бусдыг инээлэх зорилгоор комедиан болсон. Түүний комедиан гэх хараалт техник нь өөрийнх нь инээдтэй гэж утсан бүх зүйл бодит байдал дээр бэлээ болох явдал. Өөрөөр бол түүний хэр хүчтэй байх нь өөрийнх нь сэтгх хүрээнээс л хамаарна гэсэн үг. Энэ түүнийг онцгой төвчний шидэн хүртэл тооцогдоод хүргэж, Gojo Satoru-тэй дүүцэх потенциалтайд тооцогддог.
Гэвч түүний хүч чадлыг үзэгч уншигч биднээс эхлээд Такаба өөрөө хүртэл сайн ойлгож мэддэггүй. Хараалт энерги нь хүртэл түүний ярьж буй жокоос хамаарч энгийн түвшнээс асар хэмжээнд хүртэл өөрчлөгдөж, өрсөлдөгч нь түүнийг тодорхойлоход хэцүү болгодог. Хүчтэй дайралтаас гадна түүний гэмтэх боломжгүй хамгаалтыг хүртэл бүтээдэг гэсэн үг. Такаба анимын 3 дахь бүлэг дээр Registrar-ын доор ажилладаг Хазеноки Иоригоос Мегумиг хамгаалж тулдсан. Иоригийн хувьд биеийн аль нэг хэсгээ бомб болгож, харин золиослсон биеийн хэсгээ уруу хараалт техникээр эмчилж чаддаг хүчирхэг шийдтэн. Гэвч Такабагийн хувьд түүний дэлбэрэлт нөлөө байхгүй, юу ч бололгүй дууссан бид үзсэн шүү дээ. Түүний хувьд цаазын тоглоомд хийсэн хамгийн том тулаан нь Кенжакутай хийсэн тулаан. Гетогийн хүчирхэг техниктэй 1000 жилийн мастермайнд гоц ухаантан Кенжаку ямар аюултай нэгэн болохыг надаар хэлүүлдэггүй мэдэж байгаа. Энэ тулаан Такаба өөртөө итгэлээ алдсан нь түүний хамгийн том сул тал болохыг харуулдаг. Энэ үеэр Кенжаку хүчтэй дайралтуудыг хийж Такабаг гэмтээдэгч яагаад комеди мөснө иргэн санаж өөртөө итгэлээ эргүүлэн олж авдаг. Тэр тулааны үеэр ачааны машин ханаас ч юм гараад ирвэл хөгжилтэй гэж бодох үед Кенжакугийн гаргасан онцгой түвшний хараалыг тэрхүү ачааны машинаар тэр дор нустгадаг. Энэхүү тулааны дүнг хэлэхгүйж агуулгаараа Такаба ямар потенциалтай хүчирхэг шийдтэн болохоо батлан харуулсан юм. Өөр нэгэн сонирхолтой шинээр төрсэн шийдтэн бол Чарльз Бернард. Бид анимын 3 дахь бүлгийн төгсгөл түүнийг Хакаретай асыг харагч дотор сууж байхыг хараад өнгөрсөн. Энэ дүр зохиолд тэмцэх гардаггүйж хараалт техникийн хувьд маш сонирхолтой. Тэр Франц гаралтай Японд амьдардаг их зантай, өөртөө итгэлтэй нэгэн бөгөөд мангака болох хүсэл мөрөөдөлтэй. Өөрийнхөө зурсан зурагт шүүмжил авах дургүй, бүр мангагаа сабмит хийхдээ хүртэл редактораа дээрлэхэж хүчирхийл үзүүлж байсан удаатай. Тийм л өөртөө итгэлтэй, зөрүүд, их зантай нэгэн. Шибуяд болсон явдлаас болж манга хэвлэл зогсож, түүний хүсэл мөрөөдөл нь нуруу унсан гэж үздэг. Тэр цаазын тоглоомд үхэн хөхлөө тулдах хангалттай шалтгаан олоогүй. Гэсэн ч манганы гол дүрийн баатар шиг тулдахыг хүссэн ч чаддаггүй. Тиймээс Хакаригаас түүнийг алах шалтгаан асуухад Хакари хариуд нь түүний хүсэл мөрөөдлийг доромжилж тэдний тулаан эхэлдэг. Тулааны үед Чарльз хараалт техникийн үндсэн ойлголтуудыг мэдэж байсан бөгөөд чадварлаг шийдтэн гэдгээ харуулж Хакари тулааныг чухалчилж үзэхэд хүргэсэн байдаг. Гэхдээ Комон өрсөлдөгч нь Хакари учраас эцсийн дүндээ Чарльз юу ч боллоогүй ялагдсан юм. Ер нь бол Хакаригийн бие халагч болсон гэхүү дээ. Түүний хараалт техник нь манга зураачтай J-Pen-ээс санаа авсан үзэгний хошуутай G Senjo нэртэй жад хэлбэрт хараалт зэвсэгтэй шууд холбоотой. Үзэгний хошууг өрсөлдөгчийн цусан дүрснээр тэр нь бэх болон ашиглагдаж өрсөлдөгчийн манга панелд холбодог. Харин тэдгээр панел нь ирээдүйд байдаг учраас энэ нь Чарльзд богино хугацаанд ирээдүг харах боломжийг олгодог. Үзэгний хошуунд тэр их цус дүр чадна тэр хэмжээгээр илүү холын ирээдүг харах боломжтой. Чарльзын зарим талаараа Жожогийн гişэбэр охинтой санагдах нь ч бий. Угаасаач Гэгэ маш олон алдартай манганаас санаа авсан байдаг учраас түүний гişэбэр охноос санаа авсан байх боломжтой. За тэгээд зохиолд хамгийн нөлөөтэй, сонирхолтой чадвартай шинэ хар шийдтнүүд энэ байлаа. Тэгвэл Кенжакугийн сэрээсэн өөр шийдтнүүд бол дахин дүрсэн хар шийдтнүүд. Кенжаку Хэйян эрнээс эхлээд 1000 жил өөрийн төлөвлөгөөгөө хэрэгжүүлэхдээ өөр цаг үеийн олон чадварлаг хар шийдтнүүдтэй Binding Wa буюу заавал биелүүлэх тангараг хийсэн байдаг. Энэ нь цаазын тоглоом эхлэх үед тэдгээр өнгөрсөн үеийн тангараг өргөсөн шийдтнүүд Кенжакугийн хараалт биетэй холбогдсон орчин цагийн хүмүүсийн бие доорн дахин төрж цаазын тоглоомд оролцох. 私が厳選した子や呪物たちだ。1000人の虎杖雄二が悪意を持って放たれたとでも思ってくれ。 Honorable Mention маягаар дурдах ёстой хэд хэдэн дахин төрсэн шийдтнүүд бий. Тэд хүчрэх чиглэлээ онцолж ярих шийдтнүүдээс хамаагүй доогор түвшнийх нэмээд зохиолд оролцоо багтаа гэж ойлгож болно. Эсвэл оролцоотой байсан ч миний зүгээс онцолж ярих зүйл багтаа гэхүү дээ. Эхнийх нь мэдээж Токиогийн 1-р колонд Мегумитэй нүр тулсан Хари Чизүрө болон Хазеноки Иори. Тэд хоёулаа дахин төрсэн эртний шийдтнүүд бөгөөд Registrar-ын доор цаазын тоглоомд оролцож байсан. Хари Чизүрөгийн хувьд тэм зүртэй гараагүйч Режигийн багаас гол гартан тулаанд ордог шийдтэн гэдэг нь хурууга хар өнгийн саруу болон тулддгаас нь харж болно. Харин Хазеноки Иоригийн хувьд багийн гол fire power гэж ойлгож болно. Тэр өмнө хэсэнчлэн шүд хумс гэх мэт биеийн жижиг хэсгүүдэд бомб болгон ашигладаг нь асар аюултай дайралтууд болдог. Нэмээд зарим чадварлаг шийдтнүүдийн чаддаггүй уруу хараалт техникийг ашиглан тэрхүү биеийн хэсгүүдэд нөхөн төлжүүлж чаддаг. Өөр нэгэн дурдах ёстой дөрүүд бол Сакурашимагийн колонд Макед маш чухал тулааны арга барилыг заасан Дайдо Хагане болон Миё Рокужуши. Дайдогийн хувьд шийдтэн бус энгийн хүн хэдиж маш чадварлаг элдний мастер. Тэр яг аль цаг үеэс ирсэн тодорхойгүйч Япон эрчүүдийн гол сүнс катана байх үеэс ирсэн гэж хэлдэг. Тэр цаазын тоглоомын үеэр катана хайж явсаар Макигийн сүнс сувагч элдийг түр зайлж авдаг. Түүний хувьд Макигаас физикал хур төвчээр дутагч элдний чадвар нь хавь илүү гэдэг. Тэр маш нэр төртэй элдчин учраас сэлмээ зайлдуулсан Макид хожим тусалдаг. Дайдотой хамт байсан өөр нэгэн шийдтэн бол сумо сонирхогч Миё Рокужуши. Тэрээр цаазын тоглоомын үеэр өөртөө сумо барилдах хүн хайсан ч олддоггүй. Харин Макитай сумо барилдсанаар түүний хүчтэй хэдийж төвлөрөл хэрэгтэйг зааж
сумаагаар дамжуулан сэтгэл зүйн докторч уулж энэ нь Макигийн пик буюу хамгийн дээд түвшинд очиход чухал нөлөөг үзүүлсэн. За эхний онцлог шидэт нь мэдээж Мегумигийн эсрэг тулдсан Registrar. Бид аниме дээр түүний хараалт техникийг аль хэдийн харсан. Тиймээс аль болох товчхон дурдъя. Түүний хувьд дахин төрсэн шидэтгэнүүд дундаас хамгийн овжин залтай нь гэж хэлж болно. Хэдий хүчтэй ч гэлээ цаазын тоглоомын харгас дүрмийг ойлгож, өөрийн багийг бүрдүүлж, шинэ кодыг агнаж оноо цуглуулсан байдаг. Түүний хараалт техник Psyche Shock гэрээг дахин бүтээх гэж орчуулж болно. Өөрөөр бол гэрээ буюу орчин цаг төлбөрийн баримтаар бичигдсэн ямар ч биедийг дахин бүтээж гаргах. Баримтан дээр хутга байвал зэвсэг болно, мопед байвал унаануулчихна, байшин байвал ямар байдлаар ашиглана. Бүр халуун аршаантай спагийн баримт байвал бие нь яг л тэрхүү халуун аршаанд орсон мэт сэргэнэ гэсэн үг. Үүн дээр нэмээд гардан тулааны чадвар, маш залтай ухаалаг байдал нь Мегумид хүн цорилт болсон. Тэр өөрийн хараалт техникээс гадна хүрээлтийн сэрэг Яко Сузура буюу хөндөй сакс техникийг ашиглаж чаддаг. Calling Game дээр хамгийн хүчрэг шидтэн болон хараалуу цугларсан колон бол Sendai колон. Энэхүү колоны хамгийн хүчрэг гол тоглогчид нь Drew Lactawala, Ishigori Ryu, Uro Takako, Kuro Urushi гэх онцгой төвчний хараалт зүнс байсан. Тэд хин хоорондоо тулдаж эрсдэл гарахыг хүсээгүй, нэгэнтээ тулдсан ч нөгөө хоёр нь ч мөн дайрч оноо авахыг оролдох учраас мухардмал байдалтай байсан юм. Энэ үед Юта орж ирэн Drew Lactawala-г хороосноор дөрвөн талд байсан тэнцвэр алдагдаж, анимын сизон 3-ын төгсгөл гарсан оргил дулаан болсон билээ. Drew-гийн хувьд Ютад алуулах хүртлээр Sendai колонд хамгийн өндөр буюу нийт 91 оноог эзэмшиж байсан. Манган дээр ч тэр аниме дээр ч тэр Юта болон Drew нарын тулаан офскрин болоод өнгөрсөн. Гэхдээ Ryu өөрөө гэх мэт дөрүүд Drew Lactawala-гаас имэж байсан нь учиртай. Түүнийг түүхэнд мэдэгдэх хамгийн анхны онцгой төвшин шидтэн гэж үздэг. Онцгой төвшинг тодорхойлохдоо ганц шидтэн бүтэн улс үндэстэн устгах хэмжээний хүчтэй бол онцгой гэж тодорхойлдог. Drew Lactawala-гийн хувьд 2000 жилийн өмнө Япон улсыг Wa гэж нэрлэдэг байх үед амьдарч байсан нэгэн. Тэрээр Японы түүхэнд тэмдэглэсэн хамгийн эртний дайн болох Wa-гийн иргэний дайныг цор ганцаараа байлдан дагуулж байсан гэдэг. Бүтэн улсыг ганцаархнаа байлдан дагуулж чадсан учраас түүнийг анхны онцгой төвшнийх гэж тодорхойлдог. Мөн цаазын тоглоом дахь дахин амжилт нь түүний хоёр дахь нь байсан бөгөөд өмнө нь яаж дахин амжилсан нь тодорхойгүй. Түүний хараалт техник нь хоёр төрлийн шикигамигаар дамждаг. Нэг нь аврах том, мэрэгч дүрстэй шикигами бол нөгөөх нь далавчтай нисдэг төрлийнх. Эдгээр шикигами Drew-г яг л хүрээ дэлэлцийг тойрон хэрэглэдэг бөгөөд тэрхүү шикигамигийн замд орсон тохиолдолд шууд цохилт буюу нүдэн дүл үзэгдэх цавчилтаар дайрдаг. Өөрөөр бол шууд цохилт өгөх зорилготой хүрээ дэлэлттэй ижил гэсэн үг. Гэвч элит төвчний шидтнүүдэд энэ нь шууд хөл дүрх хэмжээнийх биш бөгөөд Сукунагийн техникийн маш сул дорой хувилбар гэж харьцуулдаг. Юта түүний техникийг хулбарлаж өөрийн Shikigami Rikata хувилбараар үр аруу дайрсныг бид аниме дээр үзсэн билээ. Тэгвэл Sendai колоны хамгийн сонирхолтой дүр бол Ishiguro Ryu. このタバコ吸った後少し甘いんだ。俺の人生にはデザートがなかった。 Тэрээр 400 жилийн өмнө амьдарч байсан шидтэн бөгөөд өмнөх амьдралдаа сайхан бүсгүүчүүдтэй уулзсан ч өөрийг нь хязгаартан шахаж чадах хүч хэрхэг өрсөлдөгчтэй уулзраагүй гэдэг. Тиймээс хүч хэрэг нэгэнтэй тулдахаар хизээч авч чадаагүй тэр сатгалан мэдрэмжийг мэдрэхийн тулд орчин цагт дахин амилж цаазын тоглоомд орхолсон юм. Тэрээр Sendai колонд нийт 77 оноог цуглуулж чадсан байдаг. Түүний хараалт техник маш энгийн. Цэвэр хараалт энерги гаргаж буудах. Уг нь бол ихэнх хар шидтнүүд үүнийг хийх боломжтой. Юугаас өмнө бидний харсан хамгийн хүчирхэг нь Jujutsu Kaisen Zero-дор гарсан Yutaгийн хараалт энерги байсан. Тэгвэл Ishiguro Ryu-гийн хараалт энергээр буудах техник яг юугаар онцгой гэж түүний хараалт энерги гаргалт асар хүчтэй. Бүр онцгой хүчтэй. Мэдээж хэр хүчтэй гаргахын зэнэглэх хугацаа, онох зай, гаргах хэлбэр гээд олон зүйлээс шалтгаална. Гэвч түүний 100% энерги гаргалт нь Yutaгийн 100%-тэй тулахад хэрхэн илүүрхэж байсныг бид аль хэдийн үзсэн. Үүнээс гадна тэр нэгэн зэрэг олон талаас гаргах тэдгээр нь дайснаа яг л буужин шиг чиглэлээ өөрчилж дагах гэх мэт маш олон давуу талтай. Мөн бүтэн хөлбөрийг нь харж чадаагүйч түүний хүрээлэлд ашиглаж чаддгийг бид Yuta Ryu Ura нарын гурван хүрээлэлтээс харсан шүү дээ. Ямар ч тач Ishiguro Ryu Yutaтай тулдаж 400 жилийн өмнөх өсвөлөнгөө дарж чадсан юм. Дараа нь тэр Sukunaтай нүүр тулсан ч нөгөөх нь угаасаа Sukuna штэ. そう、使えるのね。反転術式。 Тэгвэл Uro Takakогийн хувьд 1000 жилийн өмнө хар шидтнүүдийн алтан үе Heian эринд маш алдартай хамгийн хүчрэг тооцогддог байсан Fujiwara овгийн дор зүтгэдэг байсан шидтэн. Нэг сонирхолтой юм хэлэхэд Jujutsu Kaisen Zero дээр Yuta болон Gojo нар Heian эринд Fujiwara овогтой өрсөлддөг байсан Sugawara овгоос гаралтай гэдгийг мэдэж авсан. 君、菅原道真の子孫だった。超遠縁だけど僕の親戚。菅誰？
Харин өөрөө Сандай колонд Ютада таарахтаа түүнийг Фуживара авгаас гаралтай гэдэгт итгэдэг. Тэгэхээр Ютагийн хувьд Фуживара болон Сугавара авг хоёулангаас нь гаралтай үр дүнч байх боломжтой. Үнийг нь Гожо хүртэл магадaltaй гэж хэлсэн байдаг. Харин Фуживара авгийн тухайн үедээ доороо элич эднүүдээс бүрдсэн хоёр хүчинтэй байсны нэг нь Нарсар оддын салаа гих алуурчдын бүлгэм. Харин өөрөө Такагогийн хувьд тэрхүү салааны ахмад байсан бөгөөд тэд харанхуйд нуугд нэрээ нууцалж бусад авгуудын шиднүүдийг хорох даалгаврыг гүйцэтгэдэг байсан. Фуживара авгийнхны хувьд тэд хинч биш, ердөөл хэн нэгнийг хорох зорилготой алуурчд байсан. Гэвч Фуживара авгийн хүн түнд нэр өгж, түүний хэл зэрэгт гүтгэн золиосолж цаа зарахулсан байдаг. Өөрийг нь хинч гэж үздэггүй язгууртнуудыг үзэн ядхан түүний хувьд гарцаагүй. 藤原の人間か。お前らのような血族に何がわかる。 Тиймээс дахин амьсгалтай цаазын тоглоомд яалж хин нэгэн гэдгээ батлан харуулахыг хүссэн. Харин түүний хараалт техник нь тэнгэрийг удирдах буюу эргэн тойрныхоо орон зайг удирдах техник. Миний хувьд л цувралын хамгийн гой санагддаг аниме дээр маш бүтээлчээр харуулсан техник. Мэдээж та бүхэн аль хэдийн үзсэн учраас тайлбарлах зүйл бараг үгүй. Гэхдээ түүний хараалт техник довтлогоо болон хамгаалалтанд маш тэнцвэртэй. Нэмээд бид харж чадаагүйч хүрээ дэлд хийж чаддаг мэрэгжлийн алуурчин цаазын тоглоонд богино хугацаанд 70 оноо цуглуулснаас нь ямар хүчтэй гэдгийг ойлгож болно. Дараагийн бүлэгт фэнүүдийн хамгийн хүлээж байгаа дүр бол Кашимо Хажиме. Түүнийг аниме дээр халтхан гаргаад өнгөрсөн. Мөн түүнийг аль хэдийн 200 оноо цуглуулсан гэдгийг ч бас танилцуулсан. Тэр Ишигори Рютэй адил 400 жилийн өмнө амьдарч байсан хүчрэг шидтэн. 足りめえだろ殺したんだからどいつもこいつも貧弱すぎる400年前の方が幾分マシだった Хуучин цагийн хар шидтнүүд хүчрэхэг өрсөлдөгчдөд тулахын төлөө амьдардаг байсан гэдгийн баталгаа нь Кашимо. Тэр өөрийн цаг үед хамгийн хүчрэхэг нь байсан бөгөөд түүнийг зугаацуулж чадах хэн нэгэн гарч ирэлгүй байсаар хөшөрсөн. Кенжаку түн дээр ирэх үед Кашимо аль хэдийн хөшөрсөн байсан бөгөөд Мичиноку дасар хүчтэй хараалтын нэрийг гаргадаг Рю байгааг хэлсэн ч Кашимо нэгэнд хөшөрсөн. Мөн Мичиноку руу явхад хэтэрхий хол байсан юм. Харин Кашимо Кенжакугаас түүний хувьд хамгийн хүчтэй шидтэн хэн байсныг асуухад мэдээж Сукунаг хэлдэг. Ингэж түүнийг цаазын тоглоом дахин амьлуулж хамгийн хүчрэг нэгэн Сукунатад дулдуулахаар болсон юм. Кашимо хүчтэй ч гэлээ түнд хүрээд хэлэлт байдаггүй. Гэхдээ түүний хараалт энерги нь цахилгаан хэлбэртэй. Өөрөөр бол түүнтэй контакт үүсэх бүрт өрсөлдөгч нь түүний хараалт энергинд буюу цахилгаанд цохиулдаг. Түүний дайралтуудыг хамгаалсан ч цахилгаан зохиж өрсөлдөгчөө гэмтээдэг. Гэхдээ элит төвчний хар шидтнүүд тэр дундаа Хакари шиг шидтнүүдийн хараалт энерги түүний цахилгааныг зогсоох хэмжээний их байвал цохиулахгүй байх боломжтой. Өөрөөр бол хангалттай хэмжээний энергиэр түүний цахилгаан энергийг контролно гэсэн үг. Үүнийг фэнүүдийн хамгийн хүлээж буй Хакаригийн эсрэг Кашимо тулаанд тодорхой харуулдаг. Түүний дайралтууд асар хүчтэй бөгөөд Хакари шиг OP уруу хараалт энергигүй л бол ялагдах магадлал маш өндөр. Цахилгаан хараалт энергитэй учраас хөвчлэн орийн зайд тулдаж, эерэг болон сүрэг цэнгээр өрсөлдөгчөө өөртөө ойртуулж, дайралт болгоноо оновчтой болгодог. Харин Кашимогийн хамгийн хүчрэхэг үндсэн техник нь Mythical Beast Amber. Монголоор яг юу гэж зурчуулахыг нь мэдэхгүйж, үгчилбэл домгийн хувь аратан гэх юм уу да. Энэ техникийг ашиглах үед Кашимо цахилгаан хараалт энерги аратан болж өрдөг бөгөөд асар хүчтэй хурдтай болохоос гадна X-ray буюу эрентгийн туяагаар харах, цахилгаан соронзон энергиээр дайрах гэх мэт маш олон давуу талыг авчирдаг. Гэвч энэ хувирлын түүний биеийг өөрчилдөг учраас амьдралдаа нэг л удаа ашиглах боломжтой. Ашиглаж дууссан бол түүний бие бодоо олно л гэсэн үг. Хакаритэйсэн тулаан тэр хуурж болох байсан ч түүний хамгийн их тулахыг хүсч байсан Сукунад хадгалсан юм. Харамсалтай нь яг тулаан дээр салаатны төмс болцсон л болохоос Хэйян эрэнд амьдарч орчин цагт цаазын тоглоомд оролцохоор амилсан өөр нэгэн хар шидтэн бол Ёрозу. Тэр Хэйян эрэнд амьдарч байхдаа стол бэлэг танхаа гэдэг шиг бүх зүйлийг өөрийн хүслээр хийдэг, хувцас хүртэл өмсдөггүй нэгэн байсан. Тэр Сукунаг харсан даруйдаа түүнд татагдаж, өөрийнхөө хайраар түүний ганцаардлаас салахыг хүсдэг. Товчондоо бол түүний хайр нь Сукунаг хороож ганцаардлаас нь салгах. Харин тэр орчин цагт амьлахдаа Мегумигийн эгч Фушигуро Цумикигийн бид орсон юм. Мэдээж тэр амьсан даруйдаа хамгийн түрүүнд Сукунатад дулдахыг зорьсон. Харин Сукунатад дулдах цаг ирэхэд Сукуна аль хэдийн Мегумигийн бид орсон байсан юм. Түүний хараалт техник нь construction буюу угсралт. Тэр өөрийн мэдих ямар ч бодисыг оргүй хоосноос бүтээх чадвартай. Өөрөөр бол юу ч бүтээж чадна гэсэн үг. Хараалт зэвсгээс бусдыг. Гэвч оргүй хоосноос юмыг бүтээх насар их хараалт энерги шаарддаг учраас түүнд энерги зөв зарцуулах шаардлага тулгардаг. Тэр өөртөө шавжны далавч бүтээж, тулаанд хурдан нисэх боломжтой болдог. Шингэн металл бүтээж, түүгээр гол дайралтуудаа хийдэг. Түүний техник энерги зарцуулалт их учраас өөрөөсөө хэд ихэнх хүн зүйлийг өргөж, маш хол замд нисч чаддаг шавжнуудаа санаа аван, шавжны хуйгийг хүртэл зохиосон байдаг. Энэ нь бүтэн биеийн мах цуснаас бүрдсэн хуйг бөгөөд шавжны хатуу гадуурганд хамгаалтуулж, нэмээд хурд, хүч тэсвэргээд ойрын зайн тулаанд давуу талыг авчирдаг. Мөн шингэн металл ашиглан төгс бөмбөрцгийг бүтээж, 3 давхар зовлон нэртэй хүрээд хэлтэй хийн дайрсан ч эсрэг талд нь Сукуна өөрийн хүрээд хэлтийг хийлгүй, Махарагааг дуудан, хүрэх боломжгүй төгс бөмбөрцгийг устган Ёрозуг хороосон юм.
Төгс бөмбөрцөг нь контакт үүсэх боломжгүй. Эргэн тойрондоо хязгааргүй даралтыг өгдөг. Үүнийг өөрийн хүрээлэлтэд нийлүүлснээр Ёрозугийн хэвд заавал онох боломжтой дарилт байсан юм. Гэвч нөгөө талд 16 хуруутай Сукуна Мегумигийн биеийг авснаар 10 сүүдрийг ашиглаж Махарогааг номтгосон байсан нь хитрхи OP байсан гэж хэлж болно. Түүний бүх хүчирхэг техникт Махарога аль хэдийн дасан зогтсон байсан юм. Мегумигийн биеэр ичийнхэн амийг авах нь өөрөө Мегумигийн сүнсийг харанхуйн гүнд унгаж энэ нь Сукунад түүний биеийг удирдахад маш том давуу тал болсон байдаг. За хамгийн сүүлийн онцлог шиттэн бол өөрийгөө сахиусан тэнгэр гэдэг Курусо Ханагийн биед орсон шиттэн. Түүний хувьд мөн адил хаян эрэнд амьдарч байсан бөгөөд бусад дахин төрсэн шиттнүүдээс ялгаатай нь орсон биеэ бүрэн удирдах бус симбиотик байдлаар биеийг хуваалцдаг. Биеийг бүрэн удирдахгүй байх нь нэг талаараа түүнд маш том сул талуулдаг. Асар хүчтэй техниктэй сул дорой бие гэсэн үг. Тэр өмнөх амьдралаа бусад сахиусан тэнгэрүүдтэй хамт Сукунад амиа алдсан бөгөөд Сукунаг хорох боломж байсан ч хитрхи гин цайлган учраас түүнийгээ алдсан гэдэг. Түүний цаазын тоглоомд орсон шалтгаан нь хин нэгний биеийг удирдах нь бурхны хөлийг зөрчсөн гэж үзсэн учраас бүх дахин амьсан шиттнүүдийг устгахаар зориулсан. Ахин төрсэн шиттнүүд бүгд хараалт биеттэй холбогдсон учраас тэднийг устгах нь Анжелийн техникт төгс таарсан гэж хэлж болно. Цаашлаад түүний хамгийн гол зорилго бол адгийн нэгэн буюу Сукунаг устгах. Түүний хараалт техникийг Тенген аниме дээр маш тодорхой тайлбарлсан. Энэ нь ямар ч хараалт техникийг унтраах, нэмээд хамгаалалт, тамга, хараалт биетгээд бүгдийг унтраах боломжтой. 死滅回遊に参加しているプレイヤーの中に天使を名乗る1000年前の術師がいる。 Үүнд Гожог хорсон онцгой төвчний хараалт биед шоронгийн оронч мөн багтана. Тиймээс Гожог суулгахад түүний оролцоо хамгийн чухал байгаа юм. 天使の術式なら獄門橋裏を開けることができる。 Түүний техникийн максимум гаргалтыг Jacob's Ladder гэдэг. Үүнийг ашиглахдаа Тэнгэрээс асар их гэрэл цацруулж, гэрэлд орсон бүхнийг цэвэрлэх зорилготой. Энэ нь мэдээж Библиэд дурддагддаг ижил нэртэй Деважин хүрэх шатнаа санаа авсан. Ингэхдээ бүх хараалт техникийг унтраах нь бүх нүглийг арилгахтай адилтгсан. Ер нь Анжелийн техникээс эхлээд ярьж бүгд хэллэгээд олон зүйлийг Христийн шашнаас санаа авсан байдаг. Сукунаг адгийн нэгэн гэж нэрлэх нь хүртэл Деважингаас хөгжсөн Fallen Angel буюу Люциферээр зүйрлсэн. За тэгээд цаазын тоглоонд оролцож буй хамгийн чухал гол гэсэн шийтнүүдийн талаар энэ бичлэг дээрээ тайлбарлалаа. Өнгөрсөн сар Mappa студийн 15 жилийн өн арга хэмжээндээр студийн зүгээс олон шинэ мэдээлэл, трейлеруудыг цацснаас онцлог нь мэдээж Jujutsu Kaisen Season 4 The Calling Game Part 2-ын teaser байсан. Үүнд Хакари Кашима 2-ын тулаан, Макигийн эсрэг хараалт зүнс болсон Наоя, Кенжакогийн эсрэг Юки болон Чосо гэх мэт сонирхолтой тулаануудыг харуулад амжсан. Хизээ гарахыг нь зарлаагүй ч ямар тааж продакшн ажил явж байгааг мэдгдсэн юм. За тэгээд бичлэг маань энэ хүрээд дуусч байна. Бичлэг таалагдсан бол like and subscribe. Мөн манаас үгийг дэмжих хүсвэл доор гарч байгаа дансаар донешн хийх боломжтой. Дараагийн бичлэгээр уулзцгаая.